Лавсамын цаг та бүгдээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдвэр бүгдээрээ Японы нэгэн хачирхалтай газрын талаар хэлцгээе. Та бүгд Японыг амиа орлолтоор алдартай гэдэг мэдэн штэ. Тэгсэн чинь бүр ингэж амиа орлохын тулд зорж очдог газар хүртэл байд юм байна. Тэгээд тэрхүү газар болохоор Аокигахара гэдэг ой байдаг. Энэхүү ой нь болохоор Японы Яманаши мужид одоо Фужи уулын баруун бэлтэнд оршдог. Тэгээд үүнийг болохоор Япон хүмүүс өөрсдөө Жиокай буюу одоо ногоон тэнгис гэж нэрлэдэг. Яг тэгж байгаа гэхээр ингээд дээрээс нь ингээд харахад ерөөсөө ингээд эцэс төгсгөлгүй мэт ногоон далаж харагддаг учраас Жиокай гэж нэрлэдэг. Тэгээ үнэ энэхүү ой нь болохоор ингээд зөвхөн амиа орлох гэж хүмүүс очдог газар биш. Ажиллаж уучлаар явдаг хүмүүс зориулсан тусгай маршрут такси хүртэл байдаг. Тэгээ үнэхээр аялах гэж ирсэн хүмүүс тэр маршрутаар аялдаг. Олон янзын ингээд цуу ярианд байдаг. Тэгээд одоо чинь ингээд сүнс үзэгдэг, хачин доо сонсогддог. Тэгээд луужаа ажиллахаа болдог ч юм уу. Тэгээд гаурцны сүлжээ болгоод барьдаггүй. Гэтэ эдгээр л ингээд батлагдсан яриа бол биш хүмүүсийн ингээд дам яриа. Гүн Японы Фужи уулын хажууд байдаг бөгөөд манай эртний 864 онд Фужи уулын сүүлийн дэлбэрэлтээс үүдэж маш олон агуу болон хавцлууд үүссэн газар лээ. Уга газар маань уул нь бол аялагчдад их тустай газар боловч 2000 оны ихээр энэ газар ирж энгийн хүмүүс амиа орлох нь ихссэн мэлээ. Яагаад ихссэн бэ гэхээр 2000 оноос хойш Японы аж амьдрал нь огц мөржлөгдөж Японы хүмүүс маш их стресséнд автаж гэр бүлээсээ явж ажилдаа ядарч ажилмаар үгүй байна гэсэн хүмүүс олон болж түүнээс шалтгаалж амиа орлох нь ихсэж мөн амиа орлож байгаа хэд хэдэн том объектуудаас дурдвал нэгдүгээрт Аокигахара буюу энэхүү хоёрдугаарт Японы метроны урдуур орж амиа алдах тохиолдол, гуравдугаарт мөн Фужи уултай орхон байдаг өндөр хавцалтай газраас унаж өгөх гэх мэтлэн олон янзын амиа орлдог газар байдаг. Японд одоогийн байдлаар амиа орлогчдын тоо аль хэдийн 20,000-ыг даваад байгаа лээ. 2010 оны судалгаагаар авч үзвэл энэхүү ой болох Аокигахарад нийт 200 гаруй дуудлага бүртгэгдснээс 54% нь амиа алдсан гэсэн. Амиа алдсан хүмүүсийн тоог нь болохоор ингээд тухайн мужийн засгийн газраас ингээд хүмүүст ил болохгүй тулд нууцлалт юм байна. Гэхдээ нууцлж эхлэхээс нь өмнө болохоор ойролцоогоор 2003 онд 105 хүний цогцсыг олсон юм байна. Тэгээ үүний дараа 2010 онд болохоор аль бие усны 90 хайлтын үеэр 54% амиа орлохыг авцсан. Тэгээд тэдний 18 нас барсан гэж мэдээлэл гарсан байт юм байна. Тиймээс бүгдээрээ анхааралтай сонсоорой. Энэхүү ойд маань ер бусын зүйл тохиолддог гэдэг цуу яриа байдаг. Амиа орлох гэж ойроо орсон хүмүүс юуны магаад бусаад явж магадгүй гэсэн итгэлийн үнэлтэд ортогч гарандаа утас уяад ойроо ордогч гэсэн. Ойроо орохоор бүх зүйл эсрэгээр эргэж Аокигахара байна. Яг л хүнийг өөртөө татаж байгаа юм шиг. Чи эндээс гарч чадахгүй гэж байгаа юм шиг. Аокигахарад маш олон самбарууд байршиж чи энд хөөж болохгүй шүү дээ. Чамд цаашдаа амьдрал байгаа. Ээж аваа бод. Хайртай хүмүүсээ бод гэсэн маш олон самбарууд энд байршдаг лээ. Амиа алдсан хүмүүсийн цогцсууд, арга яснууд энэ хിവэрээ энэ ч нэмэн хүрдэг. Ойроо нэг л орсон бол буцаа самаа болохоо байдаг. Хэдий зүгчийг тавьсан ч луужингаар ашигласан ч бүх зүйл ашиглагдаж болохгүй. Дийлэнх хүмүүс ойд амиа алдсан тохиолдол нь дүүлжилж өөхөх эсвэл ойнсоо гарч чадахгүй тэр чигээрээ үлбэрж өгөх гэх мэтчлэн олон янзын үхсэн шалтгаанууд байдаг. Тиймээс нэг л ойлоо орсон бол буцах зам гэж үгүй. Энэ бол Аокигахарагийн аимшиг түүх юм. Яагаад энэ амиа орлолтоор алдартай болсон юм бэ гэхээр 1960 онд Японы одоо зохиолч Сейчо Мацумото гэдэг хүний роман гарсан юм байна. Тэгээ энэхүү роман дээр болохоор тэр зохиолоо дуусгахдаа одоо Аокигахара гэдэг ойд зохиолынхаа гол дүрийг
одоо тэнцэн дуусгасан. Дараа 1990 онд өөр нэгэн ном гарч тэгээд тэр нь болохоор олон нийтийн донд буруу ойлголтыг түгээж нэр хүнд улам ингээд муугаар тархсан. Мэргэжлэгүүд үздэг ганцхан ном биш. Тэгээд нийгмийн олон хүчин зүйл нийлж ийм төв төрхийг бий болгосон гэж үздэг юм байна. Зүүндээ тогтсон будаа гэдэг шиг одоо энэ нандин амьдралаа ингээд зүгээр амиа орлоход өнгөрчдөг бол үнэхээр л харамслаа санагддаг. Тэгсэн чинь бүр ингээд Японд тэр нь бүр дэлгэрсэн ингээд амиа орлдог оймой ч юм уу тэ янз юм байдаг. Андаа хэрвээ энэ бичлэг та бүгд таалагдах юм бол даад нь өөр олон янзын Японы сонирхолтой жоо эвгүй газрууд ч юм уу тэ бас өөр амиа орлдог ямар газрууд байт юм бэ? Тэднийсийг нас судлаад тэгээ ингээд хөргөж болно. Тэгээ та бүгд бичлэг маань таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Баярлалаа.